5 Эрдэнэ. Монголын радиогийн 5 Эрдэнэ нэвтрүүлгийн нэрмжид 48 дахь удаагийн Алтан төлөв эзнээр өргөмжлөв. 10 нас хүрээгүй л аавыгаа дагаж энэ Тэмээ гэдэг амьтныг ердийн өсгөөр эдлэж явсан. Тэгээ би 1997 оны 5 сарын 27-нд айд болоход аав минь ярьж ирсэн. Миний хөө нэг айлын хотод 5 төрлийн юм багтдгийг штэ. Энийг л одоо орхиж болохгүй юм гэж. Нүүдэлчин өв соёлоо дээдлэн буянт мал сүргээ өсгөн үржүүлж, байгаль ихтгэлийг хайрлан хамгаалж, утга орныхоо хөгжил дэвшил, зон олонныхоо сайн сайхны төлөө таны оруулсан хувь нэмрийг бид алдаршуулж байна. Монголын үндэсний олон нийтийн арай төлөвлөсөн ерөнхий захирал Ган Хуйгийн гэрэл гэжээ. За энэхүү эрхэм мөндөдтэй одоо шагналыг гардуулъя. Би аавынхаа 10 хэдтэйгээс дагсандаа одоо өнөөдөр би энэ их сайхан төрийн шагнал Алтан ботог авсандаа маш их бахархалтай байна. Тоонууд гэрийнхэн хоймортой тангилхан өрстэйгэн жарган суугаа Талын Монгол малчин айлаас Дорнод аймгийн Сэргэлэн сумын аймгийн хошоо дэргүүний Барчин 1-р угаас маань Алтан төл ботго нээсэн ийхүү додрон гарлаа. Эртөө дээр үеэсээ л үзэж одоо ингээд л 3-4 үеэрээ л ингээд сайхан Тэмээ гэдгийг эдлээд л одоо Тэмээндээ очиж сайхан штэ асл унаад явж байгаа сайхан дулаахан нөмөр нөөлөгтэй асл тиймэрхүү асл сайхан амтанда Ер нь бол манай настангууд ярьдаг урт настай амтан нэг хүний насыг 3 Тэмээ хэлээд гэлгэж ярьдаг гэсэн. Гэж би ер нь 5 гушуун болоо л гэдэг л дээ. Гэтэл би дотор нь яг адундаар төвөндөө шилх юм. Тэгэл миний хайны жил чинь үхэр ямаа хоног айл юм. Гэт бит хоёроос бүрдчихэл энэ амьдрал сайхан бол сайхан дурж одоо энэ зэрэгтэй энэ цолонд хүрсэн. За малчны хөдөлмөр бол одоо яа харахгүй гэрийн одоо ос багна гэдэг шиг тэр бүхэн хөдөлмөр байдаг. Ингээд гэрүүлийн хоёрт үнэмлэх одоо тэмдгийг гартуулж байна. Тэмээ бол тэнгэрийн амтан. Эдэлж хэрэглэхэд номхон одоо бид хоёр 96 онд айл гэр болоод бас Тэмээ малаа эдэлж хэрэглэдэг л байсан. Анх айл болоход 10 хэдэн Тэмээтерс одоо 100 гаруй Тэмээ өсгөж байжулж байна. Тэмээ бол ер нь одоо энэ жилийн 4 өдрөлд ядарч зүтрээд байдаг мал барагтай л биш. Дэвчээртэй, үл хоол, даадаг. Миний энэ нутгалж байгаа нутагт 2 сайхан говь байдгийг. Сарны говь, зурвдын говь гэж 2 мундаг говьтэй. Ингээд манахаас зүүр шанаг 40 км яваад ирэхээр яхийн говь гэж мундаг говь байдаг. Энэ 3 говьд л ер нь очдөг тийм ээ. Өчигдөр хэлбэ яхийн говийн хулстаас ирээд Тэмээ автарсан. За буянт мала бомдморсыг төрдөөн төмдөө итгэлтэй сайхан яваараа миний хоёр. Ард түмдээ ажиллах Алтан төлөв эзэн болоод 1000 молцсон болцоогоорой. Орой. Нутгийн сайхан буурлуудын үгийг сонсож явдаг байсан да. Тэгээ энэ нутгийн энэ Дорнод аймгийн Сэргэлэн сум болон одоо энэ Баяндаун сумын намайг энэ сайхан малчин болоход бас нэг актер манай аавын найз Жанчин Бадар сад гэдэг өвгөн бас би их бахархдаг. Одоо л үр хөвгтөн сайхан байдаг. Тэгээ тэр хүн намайг богж сургаж байсан. Миний аав бол намайг бодож сургаж өгсөн. Яа хүний бас нэг оцолж авсан, олж авсан тийм сайхан юм байдаг юм байна лээ. Тэмээ чи 100 эдэлж болдгоо гэдэг юм баггүй юу? 100 намарлаг халууны цагт эдэлж болдгоо. Тэгэл 10 сараас сойлох юм. Ер нь манайхан ч нэг Тэмээ унж айхтар тийм гэгүүл байгаагүй. Ер нь ердийнхөө гисгээр сайхан эдэлдэг байсан. Одоо ингээд Тэмээ ундаг газраар яваад
би чи яг тэмээ сонирхолтой болохоор хүн сонирхолтой юм даа явд. Тэгээ сонирхолтой болохоор ингээд судлаад яриад яагаар ер нь тэмээ 10 сард сойдог л доо. Манай нутагт сойдог. А сойлд авсан тэмээ гэдэг бол турдгүй, даардгүй, эцэдгүй. Ийм сайхан амтан л да.